Энд юу болоод байгааг харж байна уу? Яши мянган бодлогыг хэдэн зуун хөлбөртөйгээр бас бодолтой гаргаж өгч байна. Сайн байцгаана уу? Их хичээлүүдэд Яш өгөх сурагчид болон тэдний багш нарт зориулаад нэг чухал зүйлийг танилцуулах гэж байна. Яши мянган бодлогын энэ бодлогыг авч үзье. Энэ бодлогын ижил төвшөнтэй бодлого гаргаж ирээд бодоод тайлбарлаад өгдөг хэмэл оюухан хөгжүүлж байна. Өөрөөр хэлбэл ийм бодлого хэдийг л бол хэдийг гаргаж өгнө, бодоод тайлбарлаж өгдөг гэсэн үг. Дахиад энэ бодлогыг авч үзье. Энэ бодлого бас л хэдэн 10 хөлбөртөөр гарч ирнэ. Бас бодолтойгоо. Энэ мэтлэн Яши мянган бодлогын хамгийн чухал, хамгийн олон дахин давтах шаардлагатай бодлогуудыг давтуулдаг систем хөгжүүлж байна. Суртлаа давтагсан бодлого мэдэнд яг түүнтэй адилхан гэсэн үг. Үүнийг хэн ашиглах вэ? Манай танхимын болон захим жилийн ангийн сурагчид 100% ашиглана. Харин эс хэрэгтэй сурагчдаа тодорхой хэсгийг нь сорил болон суртлаа давтуулангаар дамжуулан өргөх болно. Дахин хэлэхэд манай танхимын болон захим жилийн ангийн сурагчид бүгдийг нь ашиглах. Тийм давуу талтай байх нь танхимын анги 9-р сарын 15-нд эхэлнэ. Өрсөлдсөн бүртгэлийн хямдралтайгаар явагдаад дууссан. Харин 8 сарын 15-наас эхлээд үндсэн бүртгэл явагдана. Цог хүүхэд авдаг тул эртхэн холбогдоод бүртгүүлэх хэрэгтэй. Харин захим жилийн анги 9-р сарын 29-нд эхэлнэ. Гэхдээ 9-р сарын 10-наас өмнө бүртгэлээ дуусгах ёстой. Тун удахгүй хямдралтай өрсөлдсөн бүртгэл явагдах гэж байгаа тул манай хуудсуудыг дагаад мэдээлэл хүлээж аваарай. Эхний цөм сурагчдад хямдралтай бүртгэл явуулах болно. Ер нь танхимын сургалтын дээр л бид нэр бодлогуудыг эхэлж гаргаж өгөөд тэгээд сурагчдыг бодоод дуусныхаа дараа бодолтыг гаргаж өгөөд өөртөө шалгуулдаг. Иймэрхүү системтэйгээр явагдана. Тухайн бодлогыг бодох мэдлгүүд нь бэлэн байгаа тохиолдолд 10-аас 20 удаа давтахад бол тагч тийм болгон дээр алдахгүй болтлоо суралцнаа л гэсэн үг. Юун төлөө бид суртлаа давтгээд жижиг хиймэл оюухаа хөгжүүлж байсан блэ? Түүн дээр төшлөөд ийм системийг ажилд оруулах гэж байна.